Шүү юу. Тэгээд аав ээж хоёрт миний биш чиний найз залуу гэд итгүүлчихнэ. Тэгэл бол. Хүүе, та хоёр чи яс хөөрхөн харагдтыг. Аливаа найз нь ганц зургийн дараах юм. Ингэж хөндий ахуулахгүй. Гой найзуудыг татна ахуул та. На жилээ авчгаа. Шилээ юу? Болж гэнэ үү? Энийг хар та. Хүй. Нүгээр яах гэж байгаа? Яах юу вэ? Facebook дээр зургийг тавиал амраа цэлмэг хоёрыг хосуулах чийл доо. Болох юм уу? Цаа цэлмэг чинь тэгээд. За, би цэлмгийг аргалж дөнгөнөө. Чи харин амрааг зохицуулах хэрэгтэй. Тэгэл болоо. 1-р сарын 10. Энэ өдөр миний санаанаас гарамгүй сайхан өдрүүдийн нэг байлаа. Амраатай хамт хуулсан зургаа Facebook дээр тавиад рeel хийчих. Та хоёр яг л асуужиг харагдчихжээ. Тэгэл болоо. Тэхөө Би халуунаг бодсондоо ч биш. Зүгээр л зөвшөөрчихсөн. за ашиггүй дээ. Магадгүй энэ нь явсаар жинхэнэ үерхэлж болох юм билүү? Тэгээд би сургуулаас гарахдаа яагаад ч юм амрааг хүлээмээр санагдсан. Яг л жинхэнэ найз залуугаа хүлээж байгаа юм шиг. Цэлмгээ. Чи хааш явах гэж байна? Амраа надтай цугаалгасан. Харин амраа яагаад заавал надаас хайр илчлэх тухай зөвлөгөө авсан юм бол? Онцгой бүтээлийг ойрын хос